За би макро эдийн засгийн орчин, за хоёрт зээлийн хүүгийн асуудал, гуравт үндэсний баялагын сангийн менежменттэй холбоотой ингээд гурван тодорхой асуулт асууя. За нэгдүгээрт за энэ гадаад дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ гадаад нөхцөл байдал, дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол улсын бас төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал нэгдүгээр удирлын байдлаар 1.4 их найд гараад байгаа. Тэгэхээр одоо энэ нөхцөл байдлуудаас хамаарат таны засгийн газар одоо 2026 оны төсвийн орлого зарлага алдагдлын шинжилсэн төсөөл гаргасан уу? Энэ төсөөл ямар байдлаар гарч байгаа вэ гэдгийг тодруулмаар байна. Хоёрт энэ нөлөө мөн эргээд яг энэ инфляцийг өсгөх, шатхууны үн нэмэгдэх гээд иргэдийн бодит орлогыг бууруулах, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хомигдох гээд бас эрсдлүүд үүсч болзошгүй байгаа. Тэгэхээр иргэдийн бодит орлогыг хамгаалах энэ аж ахуй нэгжийн бас үйл ажиллагааг бас хомихгүй байх чиглэлээр ямар одоо бодлогын арга хэмжээнүүд авч ажиллахаар төлөвлөж байгаа вэ? Тухайлбал энэ татварын багц хуулийн асуудал 2024 оны анхны парламент бүрдсэнээс хойш бид нар одоо 3 дахь жил рүүгээ ярьж байгаа. 2 удаа засгийн газраас боловсруулаад их хурлтай хамтраад өргөн барьсан ч буцаагаад эргүүлээд татсан. Тэгэхээр энэ татварын багц хуулийг энэ хаврын шуулганд оруулж ирж батлуулах уу? Ингэж аж ахуйн нэгж ард иргэдийнхээ татварын нэг талдаа дарамт ачааг бууруулах. Тэр хэмжээгээр ард иргэдийн амьдрал орлого нэмэгдэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа тэлнэ. Нөгөө талдаа төрийн үйл ажиллагаас үр ашиггүй үргэлжлэн харгалзан зардлууд багаснаа. Ингэж бас төр илүү цомхон эдийн засгт хувийн оролцоо хэвштэй оролцоо нэмэгдэнэ гэж харж байгаа. Энэ дээр ямар байр суурьтай вэ? Хоёрт зээлийн үе маш өндөр байгаа манай Монгол улсын хувьд. Тэгээ энийг гол шалтгаан нэг шалтгаан бол банкны салбарын хэд төвлөрөл, өрсөлдөөний хязгаарлагдал байдал байж байгаа. Энэ дээр та бас урт хугацааны хямд их үүсвэрүүдийн дутагдaltaй байгаа энэ асуудал дээр гадаадын банкыг бас оруулж ирж өрсөлдөөн бас нэмэгдүүлэх энэ томоохон урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг явуулах тус дэмжлэг үзүүлэх чиглэлээр бас тодорхой сан санаачууд гаргаж ярьж байсан. Энийг хизээ хэрхэн яаж хийх вэ? Гуравт үндэсний баялагын сангийн хөрөнгө одоо 6.7 орчим их найд хүрээд явж байгаа. Гэтэл бид нар гадаадын банкуд дээр энийг жилийн 4 орчим хувийн хүүтэй ингээ хадгалж байгаа. Нөгөө талаасаа бид нар их үүсвэр бонд босгохтой гаднаас 2 дахин өндөр өртөгтэй босгож байгаа. Тэгээ гадаад үндэсний баялагын сангийнхаа нөөцийг бид нар гадаад дэлхийн нөөц нэмэгдүүлэх замаар буюу богино хугацааны энэ төлөвлөрийн шатвараа сайжруулах зорилгоор ашиглаад байгаа. Гэтэл энэ үндэсний баялагын сангийн чинь гол зорилго урт хугацааны ирээдүйдээ бас хэрэглэх гол их үүсвэр хоригдол болж байгаа. Энийг яг улс төрөөс ангид мэрэгжлийн төвшөнд ийм мэрэгжлийн удирдлагатай болох, менежменттэй болох ажлыг хизээнээс хэрхэн яаж хийх вэ гэд энэ гурван асуултыг асууя. Баярлалаа. За өнөөдрийн гол орлогын тасралт бол аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр нэг 560 тэрбум төгрөг, хувийн орлогын албан татвар дээр нэг 200 тэрбум төгрөг тасарсантай холбоотой. Энэ бол өнгөрсөн оны сүүлд урьдчилгаа төлбөр татваруудыг авсан. Тэгээд түүнээсээ болоод эхний 3 сарын байдлаар алдагдал 1.3-т бол хүрсэн байна. Тийм учраас бол цаашдаа яг энэ олон улсын эдийн засгийн хурцтмал байдлын үед бол засгийн газар төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Тэгээ энэ хүрээндээ бол мэдээж түлш эрчим хүчний хомсдол үүсгэс урьдчилан сэргийлэх бол зайлшгүй шаардлагатай байна. Тэгээ энэ хүрээндээ юутаач бол шатхууны үн өсөхгүй энэ доктортой бол барихаар Оросын холбооны үстэй бас тодорхой хэлцээрүүдийг хийгээд ирсэн. За үүнтэйгээ холбогдуулаад мэдээж одоо түлш шатхуун бол өөрөө инфляцид гол нөлөөлдөг. Тийм учраас үүнийг доктортой барихаас гадна одоо ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр бол эх 7 хоногийн засгийн газрын хурал дээр бол тодорхой шийдвэрүүдийг гаргах гэж байна. Хүнсүдэн аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх одоо арга хэмжээнүүдийг хүчин аж ахуйн салбарт бол авсан. За тодорхой их үүсвэр гаргаж одоо хөнгөлөлтөө зээлүүдийг олгож эхэлсэн. За дээрэс нь Монгол банкн дээр бас одоо ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг бол тусдаа одоо бүтээгдэхүүн болгож хэрэглээний зээлээс ангиллаас гаргаж одоо шийдвэрлэж байна. Мөн эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг тасралтгүй хангах зорилгоор эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн механизмыг одоо шинжилж байна. Зарлагын чиглэлээр бол бүх шатнд мэдээж эмнэлтийг бий болгосон. За эдийн засгийн идэвхжүүлэх чиглэлээр бол эх оны одоо төсвийг бол илүү эдийн засгийн идэвхжүүлэх чиглэлээр одоо бэлтгэж байна. За татварын багц хуулийг бол би ерөнхий сайдаар дамжигсныхаа дараа гүйцэтгэл хариулчих 1 минут. Тэгээ татаж авсан. За тэгээд татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг барих гэж байна. Татварын багц хуулийн шинжилсэн найруулга гэхээс илүү өнөөдөр
хэрхэн компани аж ахуйн нэгжүүдийг дэмжих вэ гэдэг чиглэлээр жишээ нь одоо нөөц төлөгчийн босгохыг 400 сая болгох 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 г болгох. За одоо жишээ нь одоо татвар төлөгч зөвхөн одоо татврын байгууллага талаас биш иргэн талаас харсан эдийн засгийн идэвхжүүлэх чиглэлийн татврын хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг одоо өргөн барьж байна. За зээлийн хүү бол одоо компани аж ахуйн нэгж иргэн болгонд үүсэж байгаа том асуудал. Тэгэхээр энийг бол би их хурлын дарга байхдаа үнийн өсөлтийг дөөс иргэдэд хамгаалах арга хэмжээний тухай тогтоолыг гаргасан. Тэр тогтоолоо өөрөө хэрэгжүүлж байна. Гадаад банк оруулж ирэх хэлэлцээрүүдийг хийж байна. Их хурлын гишүүд та бүхнийг одоо банкны хуулийг баталж өгөхийг хүсэж байна. Энэ тохиолдолд бол гадны банкуд оруулж ирэх нөхцөл бол бүрэн бүрднэ гэдэг итгэлтэй